Хэрхэн хөрөнгийн капитал засвар хийх вэ? Үндсэн хөрөнгийн менежмент хэсгийн гүйлгээ цэс рүү орж хөрөнгийн капитал засвар гэдгийг сонгоно. Нэмэх товчийг дарна. Аль салбар хилтэс гэдгийг сонгоно. Дансыг сонгоно. Төлбөө гүйлгээ хийсэн болгоно. Харилцагчаа сонгоно. Гүйлгээний огноог оруулна. Дэд дансыг сонгоно. Тайлбар хэсэгт тайлбар бичнэ. Хөрөнгийн код буюу ямар хөрөнгө дээр капитал засвар хийхийг сонгоно. Анх ашиглалтанд авсан огноо анхны өртөг нийт хуримтлагдсан элэгдэл зэрэг мэдээллүүд харагдана. Капитал засварын тайлбарыг оруулна. Нэгж засвар үн буюу нэг бүр дээр оногдох капитал засварын үнийг оруулна. Хадгалах товчийг дарснаар капитал засварын гүйлгээ амжилттай хадгалагдана. Хөрөнгийн мөрийн дугаараар лавлгаанаас хайлт хийх боломжтой. Капитал засварын гүйлгээ үүссэн эсхийг шалгахын тулд үндсэн хөрөнгийн менежмент цэс рүү орж лавлгаа хэсгээс хөрөнгийн лавлгааг сонгоно. Мөрийн дугаар эсвэл тайланд үеийг тохируулан хайх товчийг дарна. Анхны үн дээр капитал засварын өртөг нэмэгдэж нийт өртөг өөрчлөгдсөн байна.